26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй техник технологи олимпиадын аймгийн аврах шалгаруулах 2-ын даваа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 2-ын даваанд Дархуул аймгийн 20 сургуулийн 180 орчим багш сурагчид дизайн технологи, дүрслэх урлаг, техник спортын 9 төрлөөр амжилттай оролцож нийт 36 багц медаль гартаа авлаа. Техник технологи 26 дахь олимпиадын 3-ын даваа энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Үүнд 2-ын даваанд төрүүлсэн манай аймгийн 3 багш 6 сурагч 9 төрөлд өрсөлдөнө. За намайг Баярагийн их намун гэдэг би хот цогцлбор сургуулийн 11-ийн 5 ангид суралцдаг. Одоо миний орсон олимпиад болохоор дизайн технологи 26 дахь олимпиадагаа би эмэгтэй дизайн технологийн төрөлд нь ороод алтан медаль аваад зогсож байна. За би болохоор энэ жилийн сэдв нь Монгол хэм маягтай орчин үеийн даашин зэсэн. Тэгээд тухайн үед ингээд даашин за ойж явахдаа ер нь нэлээд удсан. Ялангуяа миний ингээ хажуу талаа шүр сувдаар чимэглэх ажил бүр аягүй ихтэй байсан. Тэгээд тэр чутгаараа ингээд маш их хүний дэмжлэг орсон, маш их ингээд тусалцсан орсон, маш их цаг хугацаа орсон. Тэгээд өмнө нь бас яг энэ дизайн технологийн төрөлдөө 9-р анги байхдаа 2 жилийн өмнө хүрэл медаль, тооцсон малгай аваад хүрэл медаль хүртчихсэн. Тэгээд ер нь 8 дахь ангиас хойш буюу одоо ингээд бараг 4 жил ганцаг тогшийнхаа дугууланд ингээд бэлдээд сураад явж байгаа. Цаашдаа ч гэсэн яг энэ мэргэжлээрээ сурна гэж бодож байгаа. Яг энэ олимпиадад бэлдэж явах үед миний ард ингээд бат зогсож исэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж исэн, сургуулийн удирдлага захиргаадаа болон ангийнхаа багштаа ингээд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн яг ингээд хэрэгтэй үед хурж иж тусалж исэн гэр бүлийнхэндээ бас баярлалаа. Дархын Бат сургуулийн 12-ийн би ангийн сурагч 5 сар өнгөтэй ингэсэн байна. Би болохоор техник технологи олимпиадын Дархуул аймаг зохион байгуулсан 2-ын даваад оролцсон. Тэгээд ингээд тэргүүн байр эзэлсэн байгаа. Тэгээд миний бүтээл нь одоо ингээд 30 онооны даалгаврын бүтээл нь болохоор миний хайртай өмөр гэсэн сэдвтээ одоо ийм уран зураг ингээд зурсан. Яг бэлтгэл бол аль болох хичээж байгаа өдөр болгон зургаа очиод ингээд зураад хичээгээд явж илэн. Гэхдээ бас ингээд аймгаа төлөөлж явна, дархны нүүр гээл хүн болгон хэлэхээр бас ингээд маш ингээд хүнд дарамт шахалт бол бас ирдэм байна. Шавч хийсэн хичээгээд л явж байгаа юм хумаа сайн цээжлээл, зургуудаа сайн зураал. Монгол Оюун сургуулийн 12-ийн 2 ангийн сурагч Зэс Харан байна. Тэгээд үндэсний хувцсны элемент ашиглан гоёлын дайшин урлах гэсэн төрөлд 2 дугаар байр эзлээд тэгээд төсөө ангийн сурагчдаас аймгаа төлөөлөн улсад оролцоор болсон байгаа. Тэгээд энэ одоо уралдаан тэмцээнд ороход дэмжлэг үзүүлсэн Монгол Оюугийн нийт захирал багш хамт олон болон бэлтгэсэн багш Нина багштаа баярлалаа гэж хэлье. Улсын олимпиадад оролцох багш сурагчтай амжилт хүсье. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөр дөрөхийг хүсье.